За 2019 он англи хэлний Yeshing 1-р хэсгийн 10-р асуулт. За he's за what? It is sport then I am гэж. За тэгээд доод байгаа хариултуудыг харах юм бол ерөнхийдөө надаас муу гэсэн утга санааг илэрхийлэх гэж байна. За тэгэхээр A үйлбэр хариулт. A хариулт яаж вэ гэхээр за badly буюу одоо энэ adverb үүсгэж байна. Харьцуулсан. Энэ бол харьцуулсан зэрэг үүснэ. Харьцуулсан хэлбэрээр явах хэрэгтэй гэдэг нь then I am. Надаас ямар юм бэ гэдэг талаар. За worst гэдэг нь бол хамгийн муу гэсэн үг. Өөрөөр хэлбэл superlative буюу давуу зэрэг гэж одоо монголоор нэрлэдэг. За тэгэхээр энэ бол одоо давуу бол биш ээ. За энэ үг бас биш байдлыг гэдэг бол биш. За the worst гэдэг нь бол бас өөрөө worst буюу харьцуулсан зэргийн өмнө бол одоо юу авахгүй. The article авахгүй. Яг гэвэл одоо өөрөөс чинь муу олон хүн байж болно. Тэрний урд бол яг онцлсон одоо юм ялгцгш юм бол авах шаардлага байхгүй. За тэгээ хамгийн муу гэх юм бол одоо then I am гэж хэрэглэхгүй. Зүгээр л he is the worst at sport. Тэ одоо байгаа ямар одонлог үүдийн тэндээс хамгийн муу гэсэн утгатай болох нэ. За тэгэхээр the worst гэдэг нь бол одоо болохгүй болж байна. За харин үүний дараа бол much worse гэж байна. За надаас нэлээд муу буюу яг зураагаад he is worse at sports than I am гэж хэлж болно. Надаас нэлээд муу гэсэн одоо утгатай. Гараас урталтнаас much нэмж болно. За тэгэхээр e нь бол одоо e хөлбөр. За англиар e хөлбөр нь бол одоо зөв хөлбөр нь болж байна. He is much worse at sport than I am. Тэр надаас спортод хавгүй муу.